Жирэнд нь энэ коктейлүүдаараа бас дайлаад сэтгэлийн сонсомоор байна. Коктейл аваагүй хүмүүстэй. Одоо энд бас хэсэг хүмүүс байна. Тэгээ ийшээ оролцогч тоо. 3-1 нь ишигчдгөө. За тэгээ. За тэгээ. За тэгэхээр манай бартендер reality show маань Чингисийн өргөө цогцлбор дээрээс та бүхэндээ хүрж байгаа. Чингисийн өргөө цогцлбор маань 1500 хүнийг хүлээн авах чадвартай. Мөн дээрээс нь 900 хүнийг зэрэг хүлээн авах чадaltaй. Ресторантай одоо Монголдо ер нь томдоо орох ус маш гоё цогцлбор бий болсон байлаа шүү. Одоо Зайсангийн амд гэж хэлэндээ одоо Зайсангаас урагшаа ер нь хотын төвөөс нэг 6 км-ийн зайтай маш гоё тийм Чингисийн өргөө нэртэй цогцлбор бий болсон шүү. Та бүхэн очиороо. Жинхэнэ 5 тухтай орчин хаана байна? Тансаг орчин тэнд байна. За. Та коктейл амсцсан уу? Амссан. За сэтгэлээ. Өмнө нь хэд хэдэн коктейл ууж үзчихсэн би. Тэгээд энэ бол үнэхээр эмэгтэй хүнд яг зориулагдсан. Хүн ингээд нэг юм уучаад дахиж уумаар нэг хүний сэтгэлийг гижигдсэн зүйл байдаг шүү, тий. Би бол энийг уучаад тэгээд ахиад уумаар бараг санагдчихий. Дуусаагүй. За маш гоё коктейл байна гэж бүсгүй маань хариуллаа. За таны хувьд? За амсч үзлээ. Маш их таалагдлаа. Ер нь бол яг л ирчүүдийн умдаа тийм ээ. Тэгээ тэр дундаа тэнд нэг хүн хэлсэн шүү дээ. Мөсөн оргилд гармаар байна. Би бол ерөөсө галтуулнаар гармаар байна гэсэн. За бүгд хаалуудаа ший. Одоо ч коктейлийн амт бол янз янз байд юм байна шүү дээ. Зарим нь мөсөн ууланд авирмаар байд, зарим нь галт ууланд авирмаар байд, зарим нь вау гэдэг нэртэй, зарим нь юу лээ? Богшиг амттай одоо зөндөө коктейлүүд бас манай оролцогчд маань хийж байна. Тэгэхээр манай бартендер reality show-нд оролцож байгаа оролцогчдын коктейл энд хуран цугласан нийт зочдын хувьд хэр таалагдчих бүгдээрээ тэр сэтгэлийнхээ эмоцийг алга ташлалаараа нэг илэрхийлчих тгөө. Тэгэхээр манай өнөөдрийн бартендер reality show-нд оролцож байгаа оролцогчд бол өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг телевиз үзэгчдэд гайхуулахаас гадна бартендрийн урлаг болон үйлчлэгээний урлагийг олон таниулах нь манай нэвтрүүлгийн зорилго юм шүү. За, гантлах шүүгчийн хувьд сэргэлэнгийн коктейлийн тал дээр, плеерийн тал дээр би нийлүүлээ ярьж байгаа. За, тэгээ болно. Яг тэгэхээр сэргэлэн продюсер хоёр хувьд бол ер нь маш нэвтрүүлэгт бас идэвхтэй оролцож байгаа. Тэрээс гадна сая коктейл хийж байгаа харахад яг техник юугаа бас шейкерээ сайн ашиглаж байна. Яг нөгөө хүндтэй тулж өгөхийн тулд хоёулаа бас мэрэж байна. Коктейлний амтны хувьд бол би өөрөө сайн амсаагүй. Өөр нь бүгдийг авсааг нөгөө үйлчлүүлэгч нар бид баг дүнгийн тавьж байгаа. Тэгээд эрхэл сайн дүн сонсогдож байна. Чихэрээ сонсоод юу гэж ийн гэсэн шиг. Тэгээд юу ч продюсерын хувьд бол нэг үлгэд хугацаагүй гэд хэлсэндээ тэр бол бас шүүгшрэн зайлахгүй. Тэгээд юм дуусахгүй байгаа гэж байна. Жилэрийг хараад нэг өөрөө яах вэ гэдэг юм. Ер нь аливаа нэг юм цаг хугацаатай байдаг шүү дээ. Хугацаагүй гэж хэлсэн ч гэсэн дараагийн юм дээр бас бодож байгаа. Хугацаагүй гэж хэлсэн ч гэсэн одоо сая сэргэлэг гаргатай аль хэдийн бэлэн болгоцсон. Ер нь бартендер жим хийж байгаа ажил дээр ямар их ачаал гардаг вүлээ. Тэр болгоны хурдан амжуулж явах хэрэгтэй. Угаасаа ихэл өстөлөө тийм. Мэдээж үйлчлүүлэгчээ гэсэн шүү дээ. Одоо авахгүй гэжсэн шууд 30 минутын дараа аавна гэжсэн шууд одоо авъя гэж ирнэ шүү дээ. Цаг хугацаа бидний хүлээхгүй бид нар араас нь гүүнэ гэж байгаа шүү дээ, тий. За, шүүгчтэй маш баярлаа. За, ингээ манай бартендер reality show-ны хамгийн сүүлийн хоёр оролцож байлаа. Black Pearl ресторанаас төлөөлөн оролцож байгаа. Пүрвсөрөн Strix-ээс төлөөлөн оролцож байгаа. Сэргэлэн нар байлаа. За, цаашлах нь тэмцээн урлаад өндөр амжилт хүсье. За. Бид нар ч бас олон жилийн туршлагаас харж байгаа. Тэгээд үйлчлүүлэгчд маань ямар коктейлд дуртай вэ? Тэгээ ямар амтыг илүү таашаадаг вэ? Ихэнх хүмүүс тэр нь зохицуулж бүгд амжилттай коктейл хийсэн баг. Хүмүүс их сэтгэл өндөр байсан. Шүүгчнэр хугацаа хамаагүй. Тэр нь болохоор залил хийсэн юм байл л та. Би мэдээгүй. Би яг сэргэлэн битүүр нэг баг олсон шүү дээ. Тэрний нэг эсрэг талын яг миний өгчихсэн ширээн дээр сэргэлэн маань өгцөө. Тэгээ би гээд яг 4 коктейл нэр. Тэгэхээр 3 гэж хараад эхлэх хүний. Тэгээд хамгийн сүүлд нь 4-г харчихгүй. Яг тэнгуүтээ яг сэргэлэн ярьж байгаа ховор нь би